За ингээ өнөөдөр манай бүтээлч монголчуудын нэг энэ креатив галерей дээр Монгол улсын иргэн Япон улсад ажиллаж амьдардаг иргэн маань ирсэн байгаа. Тэгээд би сэтгэлийн асуух гад ингээ инээ төр болоо зогсож байна. За ингээ тань руу камер чиглэсэн байгаа. Та өөрийгөө довчхон танилцуулна уу? Хэн гэдэг вэ таныг? Ариуна гэдэг. Японд 16 жилдээ амьдарч байгаа. Токиод байдаг. Та ер нь Японд 10 хэдэн жил амьдрахдаа ямар ажил хөдөлмөр эрхэлж байна? Фэшн тал руу ажиллаж байгаа. Тэр нь одоо бүр хувцас суу тий? Тэр Монголын одоо жоохон материал органик болгож Японоос танилцуулах жоохон өсөлттэй. Магас кашмир, гол кашмир, сууж кашмир тэгээд блюз каттай хамтарч ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл Монголын материалууд бол үнэхээр одоо Япон хүмүүст бас таалагддаг юм байна шүү дээ, тийм ээ? Та бол баахан материалын онцлог нь тэгээ гараад ирд юм байна, тийм ээ? Өөрөөр хэлбэл та фэшн гэдэг тэр чиглэлээр сураад ажиллаж байна уу эсвэл бүр сонирхлоор байна? Тэгээ Монгол хүмүүс ер нь нэг сурснараа ажиллаж байна, хоббигоор ажилладгийг одоо миний мэржлээс менежмент байна. Тэгвэл бас холбоотой л юм байна. Зөв. Өөртөө таны нэрийг сайн хэлээ. Ариуна. Та манай креатив галерейг захин орчинд харсан баг. Өмнө харж байсан баг. Тэгээд ингээ Монголд ирэнгээ креатив галерей зочлоход тань ямар сэтгэл төрөв? Чөлөөтэй. Тэгээд суултаачлаа. Манай хүүхдэд хамгийн байна зөв дуртай номоо сонгоод зурдаг ном дээр хүүхдийн органик саун энтрээд юм дээр хүүхдэд одоо сонирхлыг татхад хийсэн байна. Нэг сонирхолтой. За Ариуна танд манай бүтээлч урланд зочилж ирээд мөн өөрийн сэтгэгдлээ бас ингээ биднэрт бичлэгээр үлдээсэн чинь их баярлалаа. Мөн энэ галерейг одоо хамтран байгуулсан дизайнер Урангатай бас нэлээд танил найз нөхөд болчих шиг надад санагдсан. Та бүхэн яг энд ирээд танилцуу, захин орчинд өмнө танилцуу? Үгүй, ирээл танилцсан. Ирээд танилцуу. Зөв. За одоо Уранга камерт орсон шүү. Яах гэнэ. За би буцаад авчи. За Ариуна танд үнэхээр их талархж байна. Ер нь энэ Японд бол яг ийм креатив галерей гэдэг яг ийм нэргүүч гэсэн ийм бүтээлч орчин ер нь яаж ажилладаг бол та бас тэр талаар тань мэдээл байна уу? Яг л ер нь тэгэл манай нэр компани нэр Kowa Creative Art гэдэг нэртэй аахгүй. Тэгээ адилхан нэртэй байна гэж харуулж ирсэн. Тэр үг орсон тий? Бүтээлч гэдэг үг. Тэгээ яг л ингээд гэсэн юм. Тэгээ Монголын зөндөө мэдгүй брэндүүд байт юм байна. Мэдэж авлаа. Тэгээ олон брэндүүд. Бид нар дээр ингээд 50 гаруй брэнд танилцуулж байгаа. Сайдтай Катамал гэдэг аягүй бүрхэн юм байна. Тэгээ бас асуулт асуусан. Оргогийн бас зөвлөд авч явна. За ингээд таныг бид нар цаашдаа манай Монгол улс даяар ер нь бүтээлч урлангууд байгуулагдах их үндэс нь бид нар гэж бодож байгаа. Тэгээд энэ Монголын нутаг орн болгоо өөрийн нэг онцлогтой шүү дээ. Тэгэхээр тухайн орон нутгийнхаа тэр бүтээлч хүмүүсийг нэгтгэсэн онцлог бүтээгдэхүүнүүдэд дэлгэн харуулсан юм галерейг байгууллагаасаа гэж бид нар хүсэж энэ урлагаа ингэж идэвхтэй сайхан ажиллуулж байгаа. Тэгээд бид нар шиг одоо юм мэдгүй байнга одоо Улаанбаатар хаана юу байгаа мэдэхгүй юмстай үнэхээр гоё нэг дор олон юм хараад монголчуудын сонирхолтой байна. Яг үнэ. Тэр өдгөө та нар бид нар хоттой байгаа Монголдо байгаа мөртлөө энэ болгоныг мэдэж ашиглаж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээ манайхын нөгөө энэ хэрэглэгчид дэлгэн харуулахын зэрэгцээгээр нөгөө энэ уран бүтээлч хүмүүсээ манай энэ орон зайд нөгөө сургалтаа хийх, уулзалтаа хийх, бүтээгдэхүүнийхээ онцлогийг лайваар одоо шууд одоо нөө видео бичлэг болгон цацах те түгээх энэ боломжийг одоо олгодог юм газар байгаа юм л та. Таныг би цаашдаа одоо Япон орн, Монгол орны хооронд энэ гүүр болж бүтээлч монголчуудаа Японд одоо урьж аваачиж тэр хүмүүсийн амжилт бүтээлийг танилцуулаасай мөн Япон хүмүүсийн хийж үтээж байгаа зүйлийг бас монгол хүмүүстэй нөгөө тайлбарлан таниулаасай гэж хүсэж байна. Тэгээ бид нар дэлхийн иргэдээс ч гэсэн суралцах зүйл их вэ тийм ээ? Аюу юм хийх дуртай болсоо жижиг сажиг юм дуртай тийм хараалт юм. Та нэг бид нар энэ бичлэгэн дээр байх ёстой мөгүй сайн мэдгүй. Гэхдээ та манай Монголын нөгөө айр шир яг энэ одоо органик гэж хэлж байгаа бүтээгдэхүүнүүд ийм чиглэг орчинд очихороо эсвэл магадгүй бүр хуу хуурай цаг агаарт очихороо ингээд нөө үнэр их онцгой байдаг тийм.
Эсвэл одоо хадгалалтын гурим өөр гурим шаарддаг ч гэдэг юм уу. Энэ талаас нь сануулад монголчуудаа хэрвээ Монголд ийм тохирсон хувцас эд хэрэглэлийг өөр оронд түгээх гэж бол ямар стандарт барих ёстой, шаардлага талаас нь та бас өөрийнхөө мэддэг зүйлийг хуваалцсан уу? Би бол кашмирын кашмир бол гайгүй байдیں۔ Харин арьсан бүтээгдэхүүн тэнд Японд ч чигт болгож байгаа юм. Айгуус хурц өнөртэй. Эсвэл удаан хатгалахаар хэрэглэхгүй удаан хатгалах юм бол хөгзөрдөг. Бас тийм онцлог байх юм. Тэгээд одоо технологитой юм уу, юунтэй тэгээд аюу зузаан арьсан. Японд гэдэг арьсууд аюу нэг тэгээд энэ зөөлхөн юм байдаг байхгүй. Зөв. Манай Монгол зузаан дээр нэг юм хөдлөхгүй. Ингээ яг ингэвчтэй. Зөв. За ариуна танд маш их баярлалаа. Өнөөдөр бид нар бас олон нэлийн хэдэн сэдвийг бас хамарч ярихыг хичээлээ. Таны ажил амжилт хүсье. Баярлалаа.